За бүгдийн өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр энэ боловсролыг дэмжих хичээл чинь төрөвчийн засгийн газрын үед зарлагдаад төлөвлөгөө бол гарсан гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр бидний энэ гаргаж байгаа тогтоол заасан арга хэмжээнүүд тэр хуучин төлөвлөгөөнд байгаа арга хэмжээнүүдээр нэмэх юм уу? Эсвэл шинээр боловсролыг дэмжих жилийн төлөвлөгөө зохиох юм уу гэдэг нэг ийм асуултыг асууя амнаас. За хоёрдугаарт энэ тогтоолын төслийг өчигдөрч бид манай дэд хороолоор яриад би зарим нэг санал өгсөн, зарим нь хүлээж аваагүй байгаа. Энэ дээд боловсролтой холбоотой 16, 17 дугаар заалт байгаа. Тэгтээ зэрэг 16 дугаар заалт бол дээд боловсролын байгууллагын бие даасан байдлыг хангах талаар. Нөгөөх нь болохтоо зэрэг төрөөс дээд боловсролын сургалтын байгууллагад олгох татаасыг бодиттой нэмэгдүүлэх. Судалгааны товлог төхөөрөмжөөр хангах асуудал гэдэг ингээ байгаад байгаа юм. Тэгэхээр энэ бол хоорондоо харьцуулаад байгаа заалтууд. Ягаад гэвэл төрөөс авдаг татаас нэмэгдээд байх тусам бие даасан байдал дуушлаад байдаг. Угаасаа. Тийм учраас 90 дээд боловсролын сургалтын байгууллагуудаар бол бие даасан байдал бол их сонирхолтой. Би бол нэлээд сайн мэддэг л дээ. Шинэ хуулиар электрийг өдөртөх зөвлөл томилдог болсон. Электрийг сонгон шалруулах комиссийг сайдын тушаалаар байгуулна. Сайд төрийн бодлого хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөлд 3 хүн оруулаад бусад газараас нь 2 хүн оруулаад 5 хүнтэй хүмүүс гардаг угаасаа. Тэгээд 3 хүний саналаар сайдын тавих гэсэн хүн бол электр болдог. За тэгээд электр болсон хүн бол проректорүүд бие дагаа томилчих эрх мэдэл байхгүй. Ингээл формалны яваад байдаг. Энэнийг бодтойгоор бие даасан байдалд оруулахын тулд яамнаас ер нь ямар ажил хийвэл зүгээр юм та бүхнийг бодооч. Тэр ажлын хэсгийг өдөртөх зөвлөлийн даргын тушаалаар байгуулад шалгаруулад томилчдаг болвол сайдаас өөрөөр хэлбэл засгаас хараат байдал бол ихтэй сургуулиуд бол нэлээд буурах юм байгаамаа. За энэ 4 заалттай 22 дэд заалттай тогтоолын 3 дугаар заалтын нэг өгүүлбэр байгаа. Би Монголоор ус гайгүй уншиж ойлгодол гэж өөрийгөө бодоод байдаг. Энэнийг ерөөс уншаад ойлгохгүй байгаа. Энэ юуны тухай? Бүр ингээ уншаад үзэхээр сургалтын байгууллагын барилга байгууламж, цэрээ сандал, тавилга, тоног төхөөрөмж бүрийг компьютержуулах. Энэ юу гэсэн үг юм? Тэгээ цааш нь унших юм бол бас ерөөс ойлгомжгүй. Энэ 3 дугаар. За 5 минут нэмээд авах. За хэрэглэх шин минутыг нэмж өгье. Яагаад бахаар бас дахиж юм тодруулахгүй та нар харин сайн хариулаарай. Тэгвэл зэрэг энэ 3 дугаар заалт бол хэрэггүйд нэг бол 2 хуваамаар. Нэг бол байхгүй болгох чухал заалт байгаад байгаа. Энэ дээр та бүхэн нэг анхаараач. Тэгээ тэр 16, 17-оор та нэг сайн хариулаад өгөөрэй. За хамгийн нэг анхаармаар юм. Энэ дотор заалт болгоход болон гэдэг үг баг 1-2-д орсон байгаа. Болон гэж яваад байгаа. Тэр үгнүүд энтрээ та нар нэг сайн хараад нэг хүн шиг юм хийчих нь гэж хүсэж байна. За баярлалаа. Наранбаяр сайд хариулна. Микрофон 2. За эргэлт гишүүний асуултад хариулъя. Баярлалаа. Тэгэхээр нэгдүгээрт ихтэй сургуулийн эрдмийн эрхчлөө бие даасан байдлын асуудал дээр ректорыг хэрхэн томилж байгаа вэ гэхээр яг боловсролын ерөнхий хууль, дээд боловсролын тухай хууль заасан яг л тэр заалтын дагуу томилж байгаа. Ажлын хэсэг байгуулагдахгүй. Өдөртөх зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагддаг. Үүнээс 8 нь бол төрийн өмчийн оролцоотой ийм байгууллагуудаас төр талаасаа. Тэр нь бол боловсролын сайд санал болгодог. Нөгөө 7 жишээлх юм бол оюутны төлөөлөл, багш нарын төлөөлөл, үйлдвэрчний эвлийн төлөөлөл гэх тухайн сургууль нь өөрөө шийддэг. Ингээ 15 хүн өөрсдөө хуралдаад ректороо шууд сонгодог. За ректортой бас төсвийг баталж өгдөг. Ийм л ажлыг өдөртөх зөвлөл нь хийн. За ректор өөрөө проректор буюу өөрийнхөө орлох захирлуудыг бол өөрөө шууд томилж байгаа. Ямар нэгэн оролцоо байхгүй. Тэгэхээр яг ийм системэргүй явцсан байгаа шүү. Энэ яг хуулийн заалтаараа явж байгаа гэдгийг нэгдүгээр тайлбарлая. Яг тэгж байгаа. Яг энэнгээр л явж байгаа. Хууль зөрчсөн ийм асуудал бол байхгүй. Бид яг л энэ хуулийн дагуу яг ийм томилгоог ингэж хийж байгаа. За хоёрдугаарт бол
Боловсролыг дэмжих жилийн төлөвлөгөө төсөв батлагдсны дараа батлагдахаар ингэж яригдж байгаа. Тэгээ бид бас төсвийн төлөвлөгөөгөө боловсруулад, оруулаад засгаар нэг хэлэлцүүлж тэмдэглэл гаргуулсан байгаа. За үүнийгээ одоо тогтоол хэлбэрээр за энэ тогтоол гарсны дараа ингээд нийцүүлээд хэрэгжүүлэх ажлынх нь хүрээнд төлөвлөгөө гаргана. За 3 дахь заалтын тухайд бол тэр найруулга тэрийг бол манай энэ ажлын хэсгийнхэн сайн засаж өгөөрэй. Үнэхээр тийм бас хит нуршуу урт өгүүлбэрүүд байна. Болон гэж их олон яасан найруулгын үед ядмаг болсныг бол үгүйсэхгүй. Энийг нь засаарай. Хоёрт бол тэр харин энэ чухал заалттай байгаа юм аа. 3 дээр нь бол санхүүгийн түрээс хэлбэрээр зохион байгуулах гэж оруулж өгсөн маш чухал. Өнөөдөр төсөв өөрөө мөнгө хүрэлцэхгүй ийм үед санхүүгийн түрээс хэлбэрээр одоо энэ компьютер за бас тоног төхөөрөмжүүдийг ингээд нийлүүлээд явах нь бол цаг алдахгүй хүүхэд одоо лаборатори тоног төхөөрөмж ширээ сандал бүхий л зүйлээр хангагдах ийм сайн талтай байгаа юм. За тэгээд тэрийгэ төсвөөсөн төлөөд явдаг ийм одоо боломж байгаа учраас энэ санхүүгийн түрээс гэдэг энэ заалтанд бол маш чухал, бидний хувьд маш чухал байгаа. Энийг та бүхэн маань ойлгоорой. Мэдээж одоо найруулгын тал дээр бол засаж сайжруулах зүйл байгааг хүлээн зөвшөөрнө. Баярлалаа. За баярлалаа. За гишүүд асуулт